би 1979 онд говьл дотрын тасаг дөнгөж одоо үүсч хөгжижсэн үед дадлага ихээр иржсэн. Саруул эмч бас тэнд ажилладаг гэсэн. Дотрын тасаг тэгээд шинэ эмнэлэг ашиглалтанд ороод маш том болсон л доо. Боловсон өвчин чигтсэн, сүлжээ сэргшнэр ихсэн. Тэр шинэ эмнэлэг чинь яг Оросын тусламжаар өгсөн болохоор маш гоё, цэвэрхэн. Тэгээ бүр 2 блоктой. За дотрын тасаг 60 ортой 2 жигүүрт ажилладаг байсан. Тэгээд тэр үед ерөнхийдөө бол зүрх судас, уушиг, дотоод шүүрэл тэгэл бүхэл нөгөө дотор хэрэгтэн үздэг нэг л эмчил бас байдаг байсан байхгүй юу. Тэгээд одоо цэнд эмч маань биднийг чиглэлээр нь болгож өгсөн. Тэгээд төрөлцсөн нарийн мэрэгжлийн эмчнэрүүд бий болсон учраас тэр дотрын тасгийг ерөөсөө нэгдсэн бас журмаар ингээ байлгаад байх боломжгүй байна гэд бүр салбарлал уушигны эмч, элэгцсний эмч, зүрхний эмч, бөөрийн эмч, бамба, дотоод шүүрлийн эмч, улам нарийн сал мэрэгжлийн өндөр түвшинд болж байгаа гэсэн үг л дээ. Ингэж ажилласан бас нөгөө иргэдтэй үйлчлэх хүртээмжийг аягүй сайн болгосон. Энэ бол дотрын тасгийн би бас хөгжил гэж боддtiin. Жил бол нөгөө эмчнэрийн өдөр гэдэг өдрөөр бол бас онл практикийн багварлаар бид нар ихтгэл тавьдаг. Тэргээр ингээд судлаад үзэхээр зүрх судас нас баралтын шалтгаан нэгдүгээр байранд байдаг байсан. Энийг одоо бууруулахын тулд яах ёстой юм бэ? Тийм учраас зүрх судасныхаа эмчнэрийг төлхөө бэлтгэх ёстой юм байна. Зүрх судасны одоо нэг тусламж үйлчилгээг орон нутгатаа хөвшүүлчих юм бол тэр нас баралт буурах юм байна гэдэг ийм дүгнэлт гарч ирсэн учраас энэ одоо сүүлийн үед одоо бидний дараагийн үеийн эмчнэр маань энэ ангиографи гэдэг энэ сайхан одоо оншилгоо эмчилгээний энэ тусламж үйлчилгээг ингэж өндөр зэрэгт 3 дугаар шатлалын эмнэлгээ үзүүлэх ёстой одоо ийм тусламжийг үзүүлж чадсандаа би бүсийн онцлог эмчилгээний төвийн эмч мэрэгчлэлтнүүд удирдлагуудаар бол бахархадгийн.